За баярлалаа. Энэ пүүсээ ирж байгаа юм. Чигүүд. Дараа гүнзгий оруулчихлаа ингээ хурж хөдлөхгүй шүү дээ. Өө за 50 дахин өсгөө тараа. Бидний мэрэгжлийн нэг онцлог нь байна шүү дээ. Хүн дээр туршилт хийхгүй. Арын энэ хальсыг авахгүй бол ойдл огтхгүй шүү дээ. Тэгж ястаа яг нөгөө амьд идлээр ягаад энэ юм те. Боломжтой. За бид нар энэ шууд нөгөө эсцлийнхаа үйлдэлийг тайлбарлаад явах боломжтой. Ерөн бол Монгол улсын бодлого бол олон одоо бутархай анагаахын чиглэлээр сургууль явснаас илүү одоо төвлөрсөн чанартай сургууль явах нь илүү чухал. Тийм учраас энэ бол одоо боловсролын яамтай ярьж байгаа бидний чухал зүйл бол бааз эмнэлэгтэй сургуулиуд одоо анагаахын чиглэлийн сургуулиуд үйл ажиллагаа явуулах гэсэн ийм стандартыг тавьж үүнийг хэрэгжүүлдэг болох асуудал дээрс анхаарч шаардлагыг нэмэгдүүлье. Анагаахын одоо эмч болж байгаа улсууд маань өөрөө оюутан цагаас клиник эмнэлзүүг мэддэг болж тэн дээр бас оролцож ажиллаж жинхэнэ одоо үйл ажиллагаанд оролцож энэний үйл ажиллагаанд тус дэмж бас давхар болж идэв. Баярлж байгаа зүйл бол нөгөө симуляц төвтэй байна тийм ээ. Одоо орж үзье. Симуляц төв дотроо бас одоо бид нөгөө резидентурын сургалтаар дамжуулж бас одоо анагаахын шилжүүлгийн сургууль бас тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаа гэж байна шүү дээ. Төгсөлтийн дараах сургалтын дээр та бүхэн бас илүү анхаарч тэр дотроо нарийн мэргэжлийн эмчнэр тийм ээ. Ойлгох юм бол одоо мис заслын эмчнэр гэхэд л одоо дурангийн хагалгаа хийж чаддаг багш. Тэгээ сургалтын явц резидентурын явцтай одоо 40-50 хагалгаа багшийнхаа удирдлаганд орсон гэж хийчихсэн тэр байж ивэл ажлын байр дээр тэр дотроо бас одоо хөдөө орон нутгад очиод ажиллахад бол асар их бас тэмдэгтэй болно шүү дээ. Эрүүл мэндийн яамнаас бас яаж дэмжиж оролцох вэ гэдэг бас талаар ярилцъя. 2 сар шинээр нээж байгаа энэ дурангийн төв. Оо за. Гастроэнтерологийн эмч нар. Сайн байцгаана уу? Манай Бямжи анагаахын доктор гастроэнтеролог. Симулятораа ингээд кейс болгоо хөндрүүлээд энэ маань одоодны кейс явж байгаа. Тэгээ нэгдүгээр кейс бол хамгийн нормал бүдүүн гэрчсэн кейс. Энэ дээрээс сурсан хүмүүстэй хөндрүүлээд дараагийн альфа дүүс гээд энэ дүүс. Нүдний өгийн дурамтахад хүн дээр бол одоо бол эднээс ингээд нүдний өг дурамж байгаа. Дотроо 24 юм кейстэй. Нөгөө диабетийн нүд нөгөө шар талх молноос ихсүүлээд бүх юм байгаа учраас тэрийг мэдэж аваа гарчиж байгаа байхгүй. Оо за. Чичээд ингээд. Тэгээ энэ оюутнууд энэ стейшн дээр өөрснөө суугаад өөрснийхээ нүдний өгийн дурамт нүдний хараа шалгах. Тэгэхээр энийг сурчаад дараа нь тийшээ очиод ерөнхийдөө сургалтаа явуулсан. 24 юм VR-ын хэсэг байгаа. Тэгээд энэ саяны 4 нэгэн тохиол. Оо чаасан. Эднээс хийх үү. Motorcycle crash за. Тэгээд тэгээ өвчлөлөөгөө очингуудаа ихлэ бүтээлхээ аваад одоо өвчлөлөөгөө joystick гэдэг. Зөв. Тэрийг цэнхэд болонгууд нь 7 долоогаа дараа. Тэнгүүдээ бүтээлхийг нь авч байгаа юм шиг байна. Зөв. Тэнгүүдээ одоо энэ пүүсээ ирж байгаа юм. За. Ингээд оош янз юм байна. Харж энд одоо пүүс өгсөн. тийм байна. Хоронд нь зөөх юм байна шүү дээ. Би сая үйлчлэгээ хийх ингээ юмудаа зөөж өгөө. Даралтын аппаратаа огшраад тэгээд нөгөө мониторинг ажлуудаа Z generation аягүй мундаг хийж байгаа. тийм байна. Бүр ярьсан биш надад. Манай чих хамар одоо төгсөлтийн өмнөх бол дараах өрөөний гэдэг байгаа. Энэ өрөөнд яг амбулаторийн үйлчлэгийг шиг тийм стейшнийг одоо байрлуулсан. Улсын стандартаар бол яг хямдхан бонд нэг 50-аас 100 удаа ажиллаж байгаа. Би дааж хагалгаа хийх. Резидентүүдтэй болохоор яг үгүй. Модель хамруудаар хагалгаа хийж байгаа. Янз бүрийн хамрын хэлбэртэй хамрууд энэ дотроо нөгөө полит, таславчин мөрийн юун дээр одоо ингээд яг л одоо хүн дээр ямар хагалгаа хийдгүү ийм хаалгаа. Энэ яраа үйлчлэгээ хийсэн. Яраа хүүхдээ нугасны усах. Одоо хатгалт энчэл хийж гарынхаа мэдрэмж өндөгнийхээ явгаар нь хатгалтай зөв хийж. Яраа химэл гэдэгтэй. Тэгээд энэ пүүсийн солино катедрын имчилгээ энэ яаж хийх вэ гэдэг интубацийн гуурс тавьж болно. Энэ цэгүүдийг сонгоод яг энэ дээр нөгөө юу гэдэг байхгүй юу? Цэгүүд тодорхой цэгүүд дээр информашн юу авчих. Бүгдийг оруулж өгөх шүүгэн таймсгал тэр энэ дээр нүдийн эзэн дээр яг бүгд үзүүлэх. Тэгээ оюутан
одоо эстетик маань үүдхээ зөв хийгээд ивэл гарнаасаа бид Нэг кейс тавьтаа одоо. Ер нь өвчнийхээ бид нар зааж ирсэн юм бол өвчнийхээ баруун талд нь зогсож байгаа үржлэг хийдэг үстэй. Хамаагүй уснаа. Тийм байна харин тийм байна. За нэг үзүүлч. За энэ бол одоо хэвийн төрөлт юм байна шүү дээ, тийм ээ. Залуу бол тусалж байгаа юм байна те. За толгой зохиосон. Тий. За 5 дахь хөршөө оюутан байна. За дүүлээрээ. За сайн байна шүү дүүдэд өгөөрэй. За энэ үед хараад өргөний толгой сайн гаргахад хилүүг хамгаалах одоо энэ үед өргөний толгой гидэж ирдэг ба энэ үед хилүүг хамгаалахын тулд эндээс нь толж өгөн. За тэгээд машин гаргаад За толгой орлоо. за одоо нурууны Ч одоо мөр гаргаж чинь те. За одоо буцаа эргүүлээ. За зүүфэл. За баярлалаа. Яг одоо ингээд амьдрал дээр гарахлаар эмч хүнд байна штэ. Яг нөгөө яг өөрөө ганцаараа бие дагаад хүүхд төрүүлэх энэ процессд орохдоо энэ багшаараа заалгаж ирсэн бүх юм чихэн сонсогдсон шүү дээ. Амьдрал дээр гарахлаа. Тийм учраас сайн сураарай. Бидний мэрэгжлийн нэг онцлог нь байна шүү дээ. Хүн дээр туршилт хийдэггүй. Тийм ээ. Аль болохоор багшийн зааврын дагуу тэгээд ийм сайхан модельүүд дээр туршиж үзээд сайхан байна те. Тийм ингээд бидний үчи бол одоо ийм юм байсан шууд төрх өрөөнд ороод хараад яаж яана гээл. Өнгийн мэс цаслаа хийсэн. Оо за миний мэрэгжлийн юм байна. Би чангалаад тэгэхээр хүзүү өгч чангадаг байхгүй. Сайхан гаруудаа сул байлгаад. Тийм хийх үү? Чи тэгж өөр дээр тохируулж болно. Одоо ч зум аут чи. Энүүгээр ягч. Жохон буцаагаад тат. Чи наач фокус нэ. За одоо фокус таалж. Нүүдш. Гараа бүр гүнзгий оруулчихлаа нэг ураж хөдлөхгүй шүү дээ. Яг цаа. Нөгөө бүр удаан комплекшн хийх хүн итгэхгүй байна. Тэр биш юм уу? Наад чи шүү дээ. Тэр наад тий. Наач харагдаж шүү дээ. Одоо ингээд тайрч авчаа чи ойдл лик үүсэхгүй тул тэнд ойдл дахиж тавина шүү дээ, тийм ээ. Тэгээ тэрийг сайн ойлгох нь шүү дээ. Тэгээ хаалганы дараа лик үүсэхгүй байх нь чухал шүү дээ. Өөр наач хүндрэл гарах юм байхгүй шүү дээ. Ийм жижигхэн суцыг микрософт хэд дахин өсөж байгаа юм? 50. Оо за 50 дахин өсгөөд тараа. Тэгээ ийм жижигхэн ийм хавчаарууд тавиад тэгээ хооронд суц холбож шүү дээ. Залгаа тэгээд тутам зурсгүй нэгэд бод. Тийм ихийн тулд заавал микроскопон дээр хий. Энэ болохоор маань нэгдүгээр курс ярьсан. Мэд таталтаа жоохон сул болоо. Ассистент нь арай чанга суулгаад. Тэгвэл чи чинь нөгөө татаад хамгийн минь ураа хийчих штеп. Сандраад байгаа юм шиг байсан. Састын дотор нь үлдээх ойдл уг нь их зүгээр байдэн штеп. Би л нах нэг харуулах уу? Сироос давхар байна шүү дээ. Энийг авахгүйгээр ийшээ ингээд авах шүү дээ. Заавал энэ арын энэ хальсыг авахгүй бол ойдол огтхгүй шүү дээ. За энийг одоо чи хатгахтаа инглээ энэ давхрыг оруулж авахгүй. Гэлтангаа үлдээгээ те энэ өшөө юугаа ингээд авчвал яг зөв. Тэгээд энийг тавьж агаад ингээд татаад чи энийг авах нь шүү дээ. Ассистент татаар мэд. Ингээд яачвал нөгөө их цэвэрхэн болдог байхгүй. За тавьчих. За чи эндээс тат. Тэг ингээд яхахлаар бид жоон сул. Энэ хоёр шиг хоорондоо идэгчдэг байхгүй. Энэ цусан ангуй сайн байж л энэ идэхэн сайн шүү дээ. Энэ хэвэл дайжгүй л байсан. За сайн бай. Яг энэ доотлоор. Тэгэл арай жоохон. Тэжээс яг нөгөө амьд идлэр ягаад энэ юм те. За баяртай. Амжилт хүсье. Сайн бацгаана уу? Энэ заргаар курс авчихсан ба. Сая томын гоо хийж байгаа бол ингэж жоо хорооны үзүүрүүд байна. Ингүүл чиний гарт идэх байдаг шүү дээ. Ингээд тэнд ойж байгаа чи энд харагдчих шүү дээ. нэгдүгээр курс ирсэн. Тэгээ ингээд сайн сурах юм бол адууны эзэн дээр хийгээд тэн дээрээ одоо акцент болох юм бол амтан дээр ирэхээ олж авах. Энд ч та жинхэнэ сурах юм байна уу? энэ яалтаа хийсэн. Оо шүү дээ. Сайн байна уу? Яалтаа хэсэг ер нь бол Яг тийм байна. Оюутнууд маань резидент явж байгааг харуулдаг. яг энэ орчинд байгаа юм шиг тийм
мэдрэмж төрүүлэх бодит байдалтай зөв хүүц байдлаар сургуулиас маань ингээд өгч удирсан Дефибриллятор хийхлээр энэ манекенууд нь мэдэрх үү? Бид нар нөгөө бэлтгэсэн дээрээ яг нөгөө дефибрилляторынхаа тийм программаа суулгацсан байдаг. Шалтгаангүй. Энэ бол 3 дугаар курсын учраас амьдлах суур тусламж нь орчиж байгаа. Асж байгаа юм байна тий? Төгсөлтийн дараа сургуульд л одоо анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн резидентүүд байдаг. Тэгээд одоо өнөөдөр нойруулчгаа сүүл тайрж байгаа гахаан дээр хийж байгаа хагалгаа харлаа. За адууны гидсэн дээр одоо ойдл тавьж байгааг харж байна. За дээрэс нь одоо дурангийн хагалгааны тэр симуляторууд дээр ажиллаж байгаа. Энэ болгон дээрэс нь одоо тэр яаралтай тусламжийн модулууд за тэгээд няраа хүүхдүүдийн бөөмөн сайхан юм аа. Үнэхээр сайхан байна. Тэгээ энэ болгон бол одоо үнэхээр одоо бас сайн эмчтэй бол. Дээрэс нь одоо орон нутагт очиод ажиллахад юм үздсэн, мэдсэн, мэдэрсэн очно гэдэг бол шал өөр. Тэгээд энэ боломжийг хангаж байгаа сайхан байна. Бид бас Эрдэнэ төрийн сургуультанд үнэхээр анхаарахгүй бол бас болохгүй зүйлүүд зөндөө байна. Тэгэхээр бас ийм стандарт тогтоочлоо. Тэгэхээр одоо ерөөсөө л анагаахын сургалт хийдэг байгууллага бааз эмнэлэгтэй байх, эмнэлэгтэй байгаа зогсохгүй бас ур чадварыг олгодог ийм симуляц модулууд байх нь өөрөө ямар чухал вэ гэдгийг бас харж чадлаа. Сурж мэдсэн зүйлээ бид одоо амьдралд өвдсөн зовсон хүмүүст туслах сайхан байдаг. Та бүхэнд бас одоо таата мэдээ хэлье. Ямар ч хэлсэн одоо энэ 26 оноо багтаагаад робот мэс заслын симуляцийн асуудлыг дамжин дээр захирал хоёлаа шийдье. Тэгээд танаа дээр одоо робот мэс заслын симуляторыг 26 онд сууршуулж эний одоо ажлыг хэлье. За ингээд энэ сургалт бол бас их чухал байна. Сургалт бол их чухал байна. Тэгээд энэ мэрэгчлэрээ одоо аас болсон профессоруудаараа заалгаад тэгээд дээрээс нь одоо шууд одоо бодит кейсүүд дээр ажиллана гэдэг бол үнэхээр гайхалтай.